Зохиолч Макс Лукадогийн хамтрагчаас нэгэн хүн Библиэл дээрх баримтуудад Христэд итгэх хүсэлгүй хүмүүст итгэгч нар тусалж байсан тохиолдол байдгүй гэж асуужээ. Түүний найз энэхүү асуултад нэг л үгээр хариулсан байна. Бурхан тэр үүнийг өдөр бүр сая хүмүүсийн төлөө хийдэг юм. Бурханы өрөөлөөр дамжуулан мөнхийн амийн бэлгийг үнгүй авахаас үл хамааран тэрээр хүн бүрд нэгүүлсэнгүй ханддаг. Матай 5 дугаар бүлэг дээр Есүс Бурханы талаар хэлэхдээ учир нь муу ба сайн дээр ч нараа тэрээр мандуулж зөвхт болоод зөвхт бус дээр ч бороо оруулдаг юм. Есүс цааш үргэлжлүүлэн бидэнд сайн хандсан хүмүүст сайн зүйлс хийгээ зогсохгүй. Дайснуудаа ч онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Үс хонзон өшөө авахын тулд биш, харин тэднийг хайрлаж, тэдний төлөө залбирах ёстой гэж сургасан юм. Бидэнд сайнаар ханддаг хүмүүст ээлдэг байх нь нэг хэрэг. Гэхдээ бидэнд дайсагнагч хүмүүсийн хувьд Матай 5 дугаар бүлэг дээр Есүс харин би та нарт хэлье, дайснуудаа хайрл. Та нарыг хавжигчдийн төлөө залбир гэсэн. Тэгэд үүнийгээ тайлбарлахдаа тэгснээрээ та нар Тэнгэр дэх эцгийнхээ хүүхдүүд болно. Өөрөөр хэлбэл дайснаа хайрлаж тэдний төлөө залбирснаар та Тэнгэрлэг эцэгтэйгээ адилхан болно гэсэн үг. Тийм ээ. Бурхан бүх дэлхийг хайрладаг. Бүр түүнийг эсэргүүцдэг дайснуудаа ч гэсэн. Тэр биднийг түүний үлгэр жишээг дагаж эргэн тойронд байгаа хүмүүстэй зөвтж бай, бурууч бай, баянч бай, ядууч бай, амт найзч бай, өстөн дайсанч бай, хэн байхаас үл хамааран анхаарал, хайр халамж үзүүлээсэй хэмээн хүсдэг. Учир нь Тэнгэрлэг эцэг маань ийхүү үлдсэн юм. Ром 12-ын 20-с 21-т дайсан чинь өлссөн бол хоолол, цангасан бол түүнийг ундаал. Мууд бүү дийлд, мууг сайнаар дийл. Энэ бол бидний өдөр бүр хийх ёстой ажил юм шүү. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг